3 дугаар сарын 8-ны өдөр хуулиа биелүүлэхийг шаардаж жагсан бүсгүйчүүдийг 3 дугаар сарын 14-ний өдөр Баян зүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэж торгосон. Ингэхдээ олон нийтийн дунд базаахгүй нэртэй болсон шүүгч Хэ Эдрийг сонгосон байх юм. Ер нь захаагийн элбэгд орж гэдэг хүн ерөнхийлөгчийн сэнтий заларсаасаа хойш хамаг л муу муухай юмаа хийлээдэг хэдэн хүнийг гаргаж ирсэн. За жишээ нь авилгатай тэмцэх газрын ахлах мөрдөн байцаагч байж байгаад одоо прокурорт очсон Амарбат, прокурор Сагсай, шүүгч Эдэр, заавал ганц үхэн шүүх хурал дээр яллагчаар оролцсон прокурор Бүсгүй гэх мэтээр олонний нүдэнд базаахгүй талаараа танигдсан хуульчид энэ жагсаалтанд орно. За тэгвэл эдгээр жагсаалтанд орсон шүүгч Эдрийг энэ ажил томилжээ. Тэрээр хууль шаардаж жагсан бүсгүйчүүдийг 50,000 төгрөгөөр шийтгэж байгаагаа мэдэгдээд нийгэмд ямар буруу үлгэр дуурайл үзүүлснэ мэдж байна та нар. Дуугаанаа тогтоолоо аваад гар хэмээн загинжээ. Илэрхий лойрын аргаар Монгол улсаас мөнгө угааж офшор дансанд байршуулсныг нь зөв үлгэр дуурайл гэж үзэж байгаа юм байна л да. Шүүгч Эдрийн хувьд ах Хэ Тамир нь хар тамхины хэрэгт орооцолдсон. Авилгатай тэмцэх газарт барьцаалагдсан гэх мэт өөрөө базаахгүй үлгэр дуурайлаар олны танил болсон хүн. Тэгэхээр энэ хүний хэлж байгаа үгэнд нэг хэмзэглээд байх юм алга. Түүнээс гадна эдгээр бүсгүйчүүдийг шийтгэж өгнө гэсэн хүсэлтийг 3 дугаар сарын 14-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлцээс гаргаж Ч Алтан загас нь 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо Сүхбаатарын талбай дээр бүртгүүлүүгээр жагсаалт цуглаан зохион байгуулсан тул тус хуулийн 15 дугаар зүйлийн 3 дугаар хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэж өгнө гэжээ. Шүүх гэрлийн хурдаар ажиллаж эдгээр шүүгчийг томилон хэргийг шийдүүлсэн нь тэр. Миний цагдаа намайг бос Сүхбаатарын талбайг хамгаалж байна.